Тэгээ энийг одоо гамшиг гэж үзвэл одоо усалдаад байгаа байхгүй доод айл руугаа. Тэгээ бид нэр карантин хаагаагүй шалаа арчаал ингээд одоо юу хийгээд байгаа ингээд яваад байгаа байхгүй. Тэгээ энэ одоо сайттай болсон та 14 хоног болсон юм чинь баг их хурлд одоо хизээ үдийг өгөөд энэ карантин хаахгүй юм гэж. Карантин хаамаар байна шүү дээ. Бид нэр баг 3 сая хүн ам 3 хүний одоо нэг нь машинтай боллоо шүү. Тэгээ карантин хаамаар байна. Монгол улс жилдээ нэг 6 тэрбум доллар олдог гэсэн экспорт хийгээд. А 1 тэрбум доллараар машин авчиж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол машин хямдхан байгаад байгаа учраас хүмүүс за би автобус сууж авах унчил гэж шүү. А тэрийг нь болохоор нэг яриад байдаг ингээд автобус бохор болохоор эсвэл автобус явахгүй болохоор гэд. Би энд одоо хатуу л энэ нийслэлийн тээврийн газрын дарга сайхан баяр гэж одоо хариуцлагатай болсон. Ямар ч хариуцлага байна. Энд юу ирэхгүй байгаа энэ хүмүүс. Хотын сайд нь ирсэн сууж байгаа. Одоо ингэж мэдгүй миний үед би оюутан байх төгсөхөд би суур хураамжаа төлөөд автобуснаа суудаг гэсэн. Стикер аваад наагаад. Энэ Улаанбаатар хотын оюутнуудыг яагаад үнэгүй зөрчүүлээд байна. Энэ автобусд мөнгө төлдөг юм байхгүй. 500 төгрөгөөр автобусанд суулгачаад тэгээ тэрнийхэн татаасанд нь 180 тэрбум төгрөг жил болгон зүгээр шатаагаад өгсөн. Тэгээ автобус авахгүй ш 280 тэрбум төгрөг. 180 зүгээр 2000 төгрөг болгочихлоо. 2000 болгочоод хувийн компаниуд нь тэр чинь өөрсдөө автобусаа шийдлээд явчих шин. Тэгээ нэг юм иргэдтэй хайртай төр. Тэгэл оюутнуудад үнгүү, тэрэнд үнгүү, энд үнгүү бүгдэнд үнгүү явсараад одоо автобусч үнгүү, заглагаанч үнгүү, нүүрсэнч үнгүү энэ үнгүү юмнуудаас ч бол энэ ус явахгүй шин.